Сайн байцгаана уу? Өнөөдөр Хива шингэнд бие дүүлэх өргөх хүчийг судлах туршилтыг хийж үзүүлэх болно. За туршилтанд хэрэглэх багц минут маань болохоор штатив, динамометр, за тэгээд Архимедийн хувин, электронжийн, мензурк, за тэгээд цилиндр хэлбэртэй хатуу биетүүд болон зөв хэлбэртэй хатуу биет, за тэгээд ус хэрэг болно. За бүгдээрээ туршилтаа хийж эхэлцгээе. За эхний туршилт нь болохоор Архимедийн хүчний үйлчлэлийг судлах. За Архимедийн хувинг усаар дүүргэнэ. За усны түвшин маань харагдаж байна. За дараад нь мензуркны массыг хэмжиж авна. Мензуркны масс 28 зам байна. За цилиндр хэлбэртэй хатуу биетээ 5 хэсэгт хувааж хувиар зурна. За хатуу биетээ динамометртэй зүүж динамометрийн залтыг тэмдэглэж авна. За динамометрийн залт 2.4 ньютон байна. За цилиндр хэлбэртэй хатуу биетийнхээ 5-ны 1 хэсгийг усанд дүүж динамометрийн залт хэрхэн өөрчлөгдөж байгааг тэмдэглэж авна. За динамометрийн залт 2.3 ньютон байна. За энэ агаарт байх үеийн динамометрийн залт усанд дүүргэгдсэн үеийн динамометрийн залт хоёрын зөв нь Архимедийн хүчийг илэрхийлнэ. За Архимедийн хүч нь түрүүдэн гарсан усны массыг хүндийн хүчний хурдталаар үржсэнтэй тэнцүү байна. За саяны туршилтаа давтан хийж гүйцэтгэн харин энэ удаад хатуу биетийнхээ 5-ны 2 хэсгийг нь усанд дүүргэнэ. За хоёр дахь туршилт нь болохоор Архимедийн хүч биеийн массаас хэрхэн хамаарч байна вэ гэдгийг судлана. За энэ удаа 3 өөр металлаар хийгдсэн ижил эзлэгэнтэй хатуу биетүүдийг ашиглан туршилт хийнэ. За эхлээд Архимедийн хувин усаар дүүргэнэ. За дараад нь мензуркны массыг хэмжиж авна. Мензуркны масс 28 г байна. За мөн хатуу биетийнхээ массыг хэмжиж авна. За хатуу биетээ динамометртэй зүүж динамометрийн залтыг тэмдэглэж авна. За динамометрийн залт 1.5 ньютон байна. За хатуу биетийг усанд бүрэн дүүрч динамометрийн залт хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглана. Энэ өөрчлөлт нь Архимедийн хүчийг илэрхийлнэ. Архимедийн хүч нь түрүүдэн гарсан усны массыг хүндийн хүчний хурдталаар үржүүлсэнтэй тэнцүү байна. За туршилтыг мөн адил давтан хийж гүйцэтгэн харин энэ удаад өөр металлаар хийгдсэн хатуу биетээр туршилтыг хийж гүйцэтгэнэ.
туршилт нь болохоор биеийн хүүг ба живийн хүслийг тодорхойлох. За энэ удаа зөв хэлбэртэй 3 ор металлаар хийгдсэн ижлийн залхуунтай хатуу биетүүдийг ашиглан туршилт хийнэ. Хатуу биетийн массыг хэмжиж авна. За хатуу биетээ Архимедийн хувиндаа хийж бие хөвж байна уу, живж байна уу гэдгийг нь ажиглана. За энэ үед шүрэгдэн гарсан усны эзэлхүүн нь хатуу биетийн эзэлхүүнтэй тэнцвүү байна.